Сайн байцгаана уу? Та бүхэнд яг одоо 2008 онд нээлттэй хийсэн Iron Man киног танилцуулахад бэлэн боллоо. Энэ бол Тони Старк, баян ухаантай, царайлаг, гэхдээ маш их зантай. Бие тоосон гараа. Түүний амьдралын гол философи нь бусдаас илүү том пуужинтай бол чи хаан. Нэг өдөр Афганистаны цөлд Айрахс гэдэг нэртэй хамаг юмыг арчиж хайдаг пуужингаа зарах гээд зэргүүлтэй пиа уугаад л буу халангаа аялж явтал хаа байсан Афганистаны хідэн хулгайнууд довтолж гарнаа. Тооны машинаас сандран гарч нуугдах гэж байтал өөрийнх нь логотой бөмбөг яг хажууд нь сайн уу Тоони гээд пакет дэлбэрч чэдэнцэн сумын хилтерхийнүүд шорлог шиг л зоогдоод ухан алдан унснаар түүний тансаг амьдрал дуусахар болдог. Тооны нэг муу харанхуй агууд сэрхэд чэжэнд нь машины аккумулятор залгачихсан. За баг манай нэг машин болгочихсон юм уу яасан юм. Сэргэлэн доктор ингэсэн л түүний зүрх рүү сумны хилтерхий оруулахгүй тулд ийхүү арга заасан байж. Террористууд орж ирээд за хоохоо өвгөн минь. Манай тэр аюултай пуужингаа хийж өг. Үгүй бол маргаашийн нарыг харахгүй шүү гэж айлгалаа. Тоони за тайвширтаа би бүр түүнээс илүү хийгээд үгүй гэж хууран зохиодлоо. Агуй мохорд доктор Хинкстэй хамт аюултай пуужин биш. Анир чимээгүй оргох марк нэг нэртэй пар шиг зузаан үгүй аимшигтэй зузаан бараас зузаан байх. Үгүй тийм төмөр костюм хийгээд нууцаар оргохоор бэлтлээ. Гэхдээ тэгээд л чэжэндээ литийн батарей биш ном реактор тавина шүү дээ. Оргох мөчөд ингэсэн доктор цаг хожихын тулд амиа золж за бараг л би чиний баатар байна гэсэн юм уу та. Тооны өнөөхөө пэжиг зузаан ховцсон өмсөөдөл террористуудыг самарч гарна шүү дээ. Нэг муу телепат шиг л юм унаад цөл рүү доош уннаа. Гэртээ арай гэж ирэнгүүтэл Тоони шууд бүргэр идээд л хэвлэлийн хурал дээр манай компани одооноос эхлэн зэвсэг хийхгүй. Цэцэг тарина гэж мэдэгдэнэ. Ховцоо эзэмшигчтэй ухаан алдуулж түүнийг сонссон партнер Обда Истин гихч хуухгүй өвөө. Энийг бол гэж ятгагч Тоони тоохгүй. Гэртээ Jarvis нэртэй хиймэл оюунаараа тоглож байгаад улаан шар хөнгөтэй Марк 3 хувцас хийж авна. Гэвч удалгүй Тоони өөрийнх нь зэвсэг Афганистанд гэмгүй иргэдэг хүнэж байгааг олж мэдэв. Яагаад гэвэл хамтрагч Обда өвөн арын хаалгаар террористуудад зэвсэг зардаг балиар байж таарлаа. Обда өвөө агуугаас Тоонигийн хайсан хуучин Марк 1-ийн сэгүүдийг цуглуулан өөртөө Айра Монгер гэдэг асар том хүнд робот хийчихлээ. Тэгээд Тоонигийн гэрт ирж чэжэнд их батарейг нь сугалж аваад бараг л өвхүүлчих төхнө. Гэвч Тоони хуучин бууны хугархаа юм болохоор хуучин батарейгаа арай гэж зүүж анжнаа. Хотын төвд хоёр төмөр хүн зодтолдож барилга байшин нураана. Эцэст нь Тоонигийн туслах Пейпер "Том, реакторыг дэлбэл" гэж чарлснаар Обдаыг тогон цохиулж шорлог болгодог. Маргааш нь тагнуулын байгууллагаас Тоонид "Чи зүгээр л төмөрхөн бол миний бие хамгаалагчаа" гэж хэлээрэй гэсэн бэлэн зохиол бичиж өгдөг. Тоони хэвлэлийн хурал дээр микрофон барь зогсож байснаа цаасыг нь харахаас залхуурч сонин руу ихс гараад яадаг юм. Би бол төмөрхөн гэж шууд хэлж өргснөөр Марвелын ертөнцийн агуу түүх эхэлдэг. Янсан жээх. За. Бичлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Лайк тарж намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.